сайн басан залуусаа та бүхэндээ Давка түүний суулан DJ хөгжмийн сургуулийн төв хамтран хөгжмийн онлайн хичээлүүдийг сурал болон хүргэж байгаа байлээ. За ингээд өнөөдөр та бүхэндээ миний би хэрхэн ийм гоё хөөрхөн царайлаг болсон бэ гэдэг талаар хичээл орж ин за тоосноос. Энэ бол хөгжмийн онлайн хичээл дараа тийм хичээл магадгүй орж болно. За ингээд өмнөх хичээлээр бид нар юу үзсэн бэ гэхээр хамгийн ихний хичээлээр би яаж царайлаг заавал хадуурах гэдэг. Хамгийн ихний хичээлээр бүтэн нот, хагас нот, дөрөвт нот, наймт нотыг яаж задалдаг вэ гэдгийг сурсан. Хоёр дахь хичээлээр эдгээр нотуудыг яаж хэмжээнд багтааж болдог вэ? 4-4, 4-2, 4-3 гэж юу вэ гэж үзсэн. За өнөөдөр бүгдээрээ энэхүү хэмжээ дотор яаж хэмнэл бий болох вэ гэдэг хичээлээ бүгдээрээ үздэсгэ. За ингээд бүгдээрээ хичээлдээ орцгоё. Хөгжмийн онлайн хичээл хамгийн гоё шүү. За тэгэхээр самбарынхаа эхэнд би 4-4 гэсэн хэмжээ тавьчлаа. Өмнөх хичээлээр бид нар энэний тухай ярьсан учраас би нэгт нуршихгүйгээр 4-4 гэдэг нь таагтан дотроо 4 гишүүн тоолох хэрэгтэй гэж үзчихье. Тэгэх юм бол нэг таагтан дотор жишээ нь бүтэн нот бол нэг удаа багтана. Тэгээ таагтаа тавина. За ингэх юм бол ямар нэгэн нот дуурайд 4 хүртэл тоглоно. 4 хүртэл тоолно гэсэн үг тийм. Бүтэн нот маань 1 E, 2 E, 3 E, 4 E учраас 1 E, 2 E, 3 E, 4 E одоо дуурхай болно. За тэгвэл дараа нэг таагтан дотор 2 хагас нот багтаж болно. Эхнийх дээр нь 1 E, 2 E, дараагт нь 3 E, 4 E. За тоглолоо 1 E, 2 E, 3 E, 4 E. За тэгвэл 4-4 дотор дөрөвт нот 4 удаа багтаж болно. 1 E, 2 E, 3 E, 4 E. За тоглоод үзье. 1 E, 2 E, 3 E, 4 E. 4 удаа дуурч байна. За тэгвэл 8 нот 8 удаа багтана. 1 энчээ E, 2 энчээ E. За тэгээд холбочид сүүлийн юу гэнэ? 3 E, 4 E тагтаач. За тоглоод үзье. 1 E, 2 E, 3 E, 4 E. За тэгвэл бид нар бол энэ бол хамгийн энгийн одоо бүгдээрээ нотуудаа задлаад явчихсан гэсэн. Одоо тэгвэл эднээсийг хооронд нь жоохон хольж болно. За жишээлбэл за би энэчээс бичээ. Нэг хагас нот. Хагас нот өөрөө 2 хүртэл тоолдог. 1 E, 2 E. Тэгвэл дахиад нэг хагас нот тавих юм бол 3 E, 4 E гэдэг таагт бүтэн болцсон. Тэгвэл дахиад өөр хөлбөр юу байж болох вэ гэхээр нэг дөрөвт байж болох уу? Мэдээж болно. Дөрөвт нот өөрөө нэг хүртэл тоолдог учраас 1 E, 2 E хүртэл тоолсон юм чинь энэ нэг 3 E гэж тоолчихно. Тэгэхээр бидний хэмжээ маань 4-4 байгаа. Тэгэхээр дахиад нэг гişгэн дутаад байна гэсэн үг. Тэгвэл дахиад нэг хагас нот дөрөвт нот нэмж уучлаарай. Тэгэх юм бол энэ чинь 3 E гэж тоолсон чинь 4 E. За одоо ритмийг бүгдээрээ сонсцгоё. Ритмийг тоглоод үзье. 1 E, 2 E, 3 E, 4 E. Өөрөөгөө дахиад тоглоод үзье. 1 E, 2 E, 3 E, 4 E. Тэгвэл үүнийг эсрэгээр нь бас байлгаж болно. Жишээ нь 1 дөрөвт дахиад 1 дөрөвт тэг хагас нот. Тэгэх юм бол энэ чинь 1 E, энэ чинь 2 E, энэ чинь 3 E, 4 E. За дуургаад үзье ритмийг. 1 E, 2 E, 3 E, 4 E. Арай урт гэсэн үг. За одоо эдгээр нотуудыг бүгдээр хөгжмөдөд тоглож үзье. 1 E, 2 E, 3 E, 4 E хамгийн ихний тактны бүтэн нот. За дараагийнх нь 1 E, 2 E, 3 E, 4 E. За хоёр ширхэг хагас нот дуурлаа. За дараа дөрвөн ширхэг дөрөвт нот. 1 E, 2 E, 3 E, 4 E. За дөрвөн ширхэг дөрөвт нот. За одоо 8 ширхэг 8 нот. 1 E, 2 E, 3 E, 4 E. За дараа нь нэг хагас нот, хоёр ширхэг дөрөвт нот. 1 E, 2 E, 3 E, 4 E. За одоо дараагийнх нь хоёр ширхэг дөрөвт нот, нэг ширхэг хагас нот. 1 E, 2 E, 3 E, 4 E. За би нотуудыг эхнээс нь тоглоё. За би бүх таагтных нотуудыг сая эхнээс нь тоглоод ингэ сонсож байна. Тэгвэл арай өөр хөлбөрт оруулж үзье. Дөрөвт нот тавиад хагас нот тавиад дөрөвт нот тавьж болох уу? Энэ дөрвөн гишүүн хүрэх үү? За тэгээ бүгдээрээ бодож үзье. Энд чинь 1 E гэж тоолно. 1 E. Хагас нот маань өөрөө 2 хүртэл тоолдог учраас энэ чинь 2 E, энэ 3 E болно. За одоо энэ чинь тэгвэл 4 E. Ингээд нийлэхээр дөрвөн гишүүн бас ялгаагүй дөрвөн гишүүн болж байна гэсэн үг. За тоглохдоо 1 E, 2 E, 3 E, 4 E. За тоглоод үзье. 1 E, 2 E, 3 E, 4 E. Ийм болж байна. За тэгвэл дахиад өөр хөлбөр үзье. Дөрөвт нот 1, дахиад нэг дөрөвт нот, дахиад нэг дөрөвт нот. За 3 ширхэг дөрөвт нот.
4-ийн 4 хурж гинөө. Энэ 4-ийн 4 хүрэхгүй байна. 1i, 2i, 3i болж байна. За юу ч ихлээр энэ хүртэл тоглоод үзье. 1i, 2i, 3i. За тэгвэл үүний харалталт 1 4 тавих юм бол мэдээж бидний яг дээдлэлт нь бага болчихно. Арай өөр хөлбөр үзэх юм бол үүний харалталт нь 2 ширхэг 8 нот тавьж үзье. 2 ширхэг 8 нот. За энэ чинь 3-гээ тоолцох учраас энэ чинь 4 энэ i. За одоо ингээд тоолоод ирэхэд бүгдээрээ 8 нотоо илүү сайн ойлгох бах. За тоглоё. 1i, 2i, 3i, 4i. Тоон хамгийн гол нь хурдж өрөөсөө болохгүй. Яг тоо хിവэрэ. Харин тэр тоон дотор ноот нь хурдан цохилж байгаа гэсэн үг. 1i, 2i, 3i, 4i. Тоон яг хിവэрэ. За хөгжмөдөө тоглолоод үзье. Ийм ритм болж байна. За тэгвэл энийг дахиад жоохон өөрчлөе. 1i, 2i, 3i, 4i. Энд чинь 1i, энд чинь 2i, энд чинь 3, энд чинь i, энд чинь 4i. За тоглоод үзье. За хөгжим та бүхэнд бэлэн байхгүй байгаа бол алгаа ташаад надтай зэрэг тоглож болно шүү. За тоглоё. 1i, 2i, 3i, 4i. За одоо бүгдээрээ хөгжмөөр үзье. Ийм болж байна. За одоо тэгвэл дахиад арай өөрчлөе. 4-т 8-т 2 ширхэг 8-т дахиад 4-т дахиад 1 4-т. За тэгээд тагтай. Энд чинь 1 игээд тоолчихно. Энд чинь 2 энэ i. Энд чинь 3i, энд чинь 4i. За тоглоод үзье. 1 2 3i. Заавчлаар би тоолж өгье. 1i, 2i, 3i, 4i. За алгаад чи дахиад нэг тоглоо үзээрэй. 1i, 2i, 3i, 4i. За одоо хөгжим дээрээ тоглоод үзье. За дараагийнх. Урталт нь 2 ширхэг 8 нот тавьчих. Тэгээд 4-т 4-т 4-т. За энэ чинь 1, энэ чинь i, энэ чинь 2i, 3i, 4i. За тоглоод үзье. За самбар дээр тоолоо тоглоод үзье. 1i, 2i, 3i, 4i болж байна. За тэгвэл бүгдээрээ арай жоохон урт нот тоглоод үзье. 1 ширхэг 4-т, дахиад 1 ширхэг 4-т. Тэгээд 2 ширхэг 8-т, дахиад 2 ширхэг 8-т тавь. Энд чинь 1i, энд чинь 2i, энд чинь 3i, 4i. За бүгдээрээ тоолоо тоглоод үзье. 1 2 3i. 1i, 2i, 3i, 4i. Ийм болж байна. За одоо хөгжим дээр тоглоод үзье. За тэгвэл арай өөр холбогт оруулж үзье. 4 нот тавиад, за 2 ширхэг 8 нот тавиад, дахиад 2 ширхэг 8 нот тавиад, тэгээд 4 нот тавиад үзье. Энд чинь 1i гэж тоолоод, энд чинь 2, энд чинь i, энд чинь 3 гэж тоолоод, энд чинь i, энд чинь 4i. За тоглоод үзье. 1 2 3i. 1i, 2i, 3i, 4i. За хөгжим дээрээ тоглоод үзье. За тэгвэл дахиад нэг өөр холборт оруулж үзье. За 4-т нот 2 ширхэг 8-т нот, 4-т нот 2 ширхэг 8-т нот. За энэ чинь 1i, 2i, 3i, 4i. За тоглоод үзье. 1 2 3i. 1i, 2i, 3i, 4i. За одоо хөгжим дээр тоглоод үзье. За тэгвэл дахиад бас өөр ямар хөлбөр байж болох вэ гэхээр эсрэгээрээ тоглоод үзчихье. 2 ширхэг 8-т, тэгээд 4-т, 2 ширхэг 8-т, тэгээд 4-т. За тэгээд тагтай хаач. 1i, 2i, 3i, 4i. За тоглоод үзье. 1 2 3i. 1i, 2i, 3i, 4i. За одоо хөгжим дээр тоглоод үзье. За тэгвэл дахиад өөр хөлбөр бүгдээр үзцгээе. Бид нэр анх эхлэхдээ 4-т 4-т 2 ширхэг 8-т 2 ширхэг 8-т байсан. Одоо болохоор яг эсрэгээр нь 2 ширхэг 8-т 2 ширхэг 8-т 4-т 4-т бас болчихвол энэ чинь 1, энэ чинь i, энэ чинь 2, энэ чинь i, энэ чинь 3i,
4 и. За тоглоод үзье. 1 и 2 и 3 и 4 и. За одоо хөгжмөдөрөө тоглоод үзье. За одоо бүгдээрээ 4-т 8-тай хөлбөөрөөс 4-т тэгээ 2 ширхэг 8-тай хөлбөөрөөс юу дутуу байна бүгдээрээ анзаарай. 2 ширхэг 4-т 8-8-т за юм байж болж байна. Эсвэл голд нь 2 хилэг нь оруулж болж байна. За ингээд орж болж байна. Эсвэл эсрэгээр орж болж байна. За энэний яг эсрэг нь орцсон. За өөр бидэнд за тэгвэл ийм хөлбөөрөөс дутуу байж болох юм байна. За энэ чинь 1, энэ чинь и, энэ чинь 2 и, энэ чинь 3 и, энэ чинь 4, энэ чинь и. За тоглоод үзье 1, 2-ын 3 и, 1 и, 2 и, 3 и, 4 и. За одоо энийг хөгжмөөрөө тоглоод үзье. 1 и. За ингээд 2 ширхэг 4-т 4 ширхэг 8-тай хөлбөр баг үлдээгүй байхаа гэж бодож байна. За ерөнхийдөө бид нар 4-4 хэмжээнд дотор ингээд нотуудаа задлаад үзлээ. Одоо тэгэхээр яг энэ ритмүүдийг биднээс тоглоод сурцсан байх юм бол ерөнхийдөө нэг 8-тай ритмүүд дээр нэг алдахгүй бол. Тэгээд яг мэдээж яг нэг жишээ явахад 4-т за 2 ширхэг 8-т дахиад 2 ширхэг 8-т дахиад 2 ширхэг 8-т одоо бас байж болно те. Энд чинь 1 и, энд чинь 2, энд чинь и, 3, энд чинь и, энд чинь 4, энд чинь и гэж болно. За тоглоод үзье. 1 и, 2 и, 3 и, 4 и. За тоглоод үзье хөгжмөдөр. За ийм ритм байж болно. За гэх мэтлэн нотууд маань ингээд задраад яваад хол цаашаа маш их задрах болно. За бүгдээрээ сая 4-4 дотор үзсэн. Тэгвэл 4-3 дотор бас яаж задрж болох вэ? DGF гитар сургуулийн төв бүх салбаруудаа шинэ хэлсэлтэд бүртгэж эхэллээ. За бүгдээрээ сая 4-4 хэмжээнд дотор ерөнхийдөө нотуудаа бүгдийн задаргаа хэмнэлүүд үзсэн. Тэгвэл одоо хэмжээг нь жоохон солиод үзье. За 4-4 байсан чи одоо бүгдээрээ 4-3 руу оруулаад үзье. За 4-3 юу гэсэн утгатай вэ гэхээр өмнөх хичээлээр үзсэн мэдээж таагт дотор 3 тоолох хугацаанд их шигнэ гэсэн үг. За тэгэхээр магадгүй бид нар хагас нот тавьчихъя. Тэгэх юм бол хагас нот маань өөрөө 1 и 2 и хүртэл тоолдог. Тэгэхээр 3 хүртэл хүрэхгүй байх гэсэн үг. Тэгвэл яаж 3 гишгэнтэй болох вэ гэхээр магадгүй энэний харалт нэг 4-т нот нэмж болно. За тэгвэл таагт аачих юм бол энэ чинь 4 нот нэг тоолдог учраас нэмээд 3 и гэсэн үг. За одоо тоглоод үзье. 1 и 2 и 3 и. Ийм амархан. За эсвэл эсрэгээр байж болно. Энд чинь 1 игээд 2 и 3 и. За тоглоод үзье. 1 и 2 и 3 и. За эсвэл 3 ширхэг 4-т нот бас нэг таагтанда багтж болно. 1 и 2 и 3 и гэж болно. За тоглоод үзье. 1 и 2 и 3 и. За 8-т багтаах юм бол 1 ширхэг 4-т 2 ширхэг 4-т за тэгээд 2 ширхэг 8-т бас багтж болно. 1 и 2 и 3 и. 1 и 2 и 3 и. За бүгдийг нь одоо хөгжмөндөр эхнээс нь яг тактуудаа тоглоод үзье. За ийм болж байна. За тэгвэл дахиад нэг жижигхэн жишээ бас нэмчихье. 2 ширхэг 8-т 1 ширхэг 4-т 2 ширхэг 8-т бас нэг тактын дотроо 4-3 багтж болно. 1 и 2 и 3 и. За тоглоод үзье. 1 и 2 и 3 и. За өнөө ритмд ороод үзье. Ийм болж байна. За 4-3. Тэгвэл бас 4-2. За 4-2 жишээ нь бүгд нот бол багтахгүй. Гэхдээ хөгжмийн онолын хувьд бол бүгд нот бүх тактанд багтна гэж үздэг. Гэхдээ бүгд нот маань тухайн тактыг дүүргэж явдаг. Жишээлбэл бүгд нот маань 4 хүртэл тоолдог бол түүнийг одоо 4-2 ч юм уу 2 хүртэл тоолдог гэсэн үг. За тэгээ ингээл баахан юм ярьж байгаа толгойч маань арч магадгүй. Тэгэхээр түр хаяад хагас нот тавьчих. Хагас нот маань өөрөө 2 хүртэл тоолдог нот. 1 и 2 и. За үүний харалт 4 нот юм уу эсвэл ямар нэг нот тавьж болохгүй. Яагаад гэх юм бол энэ маань өөрөө 4-2 учраас 2 хүртэл тоолох хэрэгтэй. Илүү тоолж болохгүй. Бас дутуу тоолж болохгүй. Энэ өөрөө 2 хүртэл тоолж байгаа учраас одоо таагтаа хаачна. За одоо тоглоод үзье. 1 и 2 и гэж болоо. За тэгвэл өөр ямар хөлбөр байж болох вэ? 2 ширхэг 4-т бас байж болно. Таагтаа хаачих. 1 и 2 и. 2 ширхэг 4-т дээр хагасууд багтж болохгүй. Тэгэх юм бол энэ чинь бүр илүү гараа авчна. За эсвэл 1 ширхэг 4-т 2 ширхэг 8-т бас байж болно.
1 и 2 и гэж болно. За тоглоод үзье. 1 и 2 и. За эсвэл эсрэгээрээ 1 и 2 и гэж болно. За тоглоод үзье. 1 и 2 и. За хөгжмөндөр тоглоод үзье сүүлийнхийг 1 и 2 и. За хамгийн ихний хагас нотоос нь үзье. Хагас нот тоглох чинь. За одоо 2 ширхэг 4 нот тоглоод үзье. За одоо 1 ширхэг 4-т 2 ширхэг 8 тоглоод үзье. За одоо сүүлийн 2 ширхэг 8-т 1 ширхэг 4-т. Ийм болж байна. За ингээд та бүхэн гэртээ өөрсдөө ямар нэгэн хэмжээнд ийм нотуудыг хооронд нь холбоо зөндөө олон хэмнэлүүд бас өөрсдөө зохиож тоглож үзэх хэрэгтэй. Тэгээд саяны хичээлдээ үзсэн бүх нотууд эхнээс нь алгаа ташаад ч юм уу одоо хүмүүс мань айгүй их подкаст янз бүрийн юм сонсдог болсон. Ингээд сонсоод чөвчөөрөө сонсоод явж байхдаа энийг алгаа ташаад миний хэлсэн нотуудыг бүгдийг харж чад алгаа таших ч юм уу. Ийм асуудлыг маш их сайн хийгээрэй. Энэ хөгжим тоглохын хамгийн гол юм нь бол сайн зөв тоолцоорох, хэмжээгээ алдахгүй тоолцох байдаг шүү. За ингээд дараагийн хичээлд уулзлаа. Түр бака.